Новын дэвтэр хийж байгаа ихэнх хүмүүстэй олон олон ташилтаар бас баярыг хүргэх нь зүйтэй юм. Монголын соёлын гавьяас зүтгэлтэн Ломбын нэм авах бас маш их ярилж байна. Тэгэхээр энэ модон шууны жиргээ гэдэг ном маань бас өнөөгийн нийгэмд байгаа олон жиргэж байгаа модчиг толгойтой хүмүүсийн төлөөлөл болж би одоос өөрөө бас жиргэж үтсэн юм шиг байгаа. Мөн бас энерги ертөнцийн чимээ бол миний дотоод ертөнцид байгаа бодит зүйлийг бас гаргаж ирсэн юм юм байгаа. Тэгээд миний одоо энэ бүтээсэн номуудыг та бүхэн бас өнөөр уншиж мөн одоос энэ номд санал бодлоо илгээгээрэй гэж хэлмээр байна. Ингээд та бүхэндээ бас маш их баярлалаа. Бас энд одоос хүрэлцэн ирсэн Сүмбийнхээ хамт олонд бас маш их баярлж байгааг хэлье. Монгол улсын соёлын гавьяас зүтгэлтэн Ломбын нэм агаагаар удирдуулаад дугуйлан хичээллүүлээд хүмүүсээ одоо яруу найр гэж юу юм бэ, утга зохиол гэж юу юм бэ гэдэг дээр бол маш одоо хичээл өгч 7 хоног болгоны 5 дахь өдөр бол одоо дугуйлан хичээл байгаа. Дээрээс бол бид нэр шин залуу хүмүүсийг бол яруу найрагт нэгтгэж бичих даатал бүгднийг бий болгож байгаа гэж бодож байгаа. Би бол одоо